дугаарт маань маш одоо сонирхолтой зочин байгаа. Тэгээд бидэнтэй бас нэг юм мэрэгжил нэгтэй адилхан ажил хийж байсан. Тэгээд хүмүүсийн маш сайн мэдэх, ялангуяа бидний үеийнхэн бол их сайн мэдэх баг. Тэгээд Лологийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгч Шинэ хотын студид орж байна. Юу. За сайн уу. За тэр голдсоч. Ингэж хэлдэг. За сайн уу Шинэ? За сайн байцгаана уу? Сайн уу. За чигчээ зүгээд микрофоно баг зэрэг өрлөөд таад тухтаа суугаарай. Гэхдээ байгаа юм шиг. Яг л Лологийн найзууд нэвтрүүлэгтэй байгаа юм шиг тухтаа суугаарай. За манай үзэгчид ерөнхийдөө бас таньж байж магадгүй. Гэхдээ танихгүй хүмүүс байх юм бол өөрийгөө сайхан танилцуулаад гурлаа өнөөдрийнхөө ярилцлагаар оръё. За бүгд өдрийн төргий. Намайг Шинэ хот гэдэг. Түрмэс танилцуулснаар Лологийн найзууд гэдэг хүүхдийн нэвтрүүлэг байсан ТV телевизээр гардаг байсан. Тэр нэвтрүүлгийг хөтэлдэг байсан. Тэгээд Аттай жалууд гэдэг бас олон анги хүүхдийн кино хийдэг байсан. Тэр кинонд бас тоглодог байсан. Тэгээд хүүхд тахта нилээд их юм кино, реклам, клип ингээд иймэрхүү юмд оролцож явдаг гэсэн юм хүүхд тагаа. Шинийгээ хувьд нэрээ айл цэцэрлэг, айл сургууль төгссөн бэ? Ер нь яг багнаснаас нь эхлэе л да тийм. Бид ингээл маш сайн мэддэг, байнга үздэг байсан хэрнээсээ яг хувь хүн талаас нь сайн мэддэггүй байлаа л да. Тэгэхээр өнөөдөр илүү бас тэр талаар нухаж ярмаар санагдлаа. Цэцэрлэг болохоор зэрэг би 21 дэх цэцэрлэг гэж байдаг. 21 дэх цэцэрлэгт анх явж байгаа гэнэ ерөн тэгээд төгссөн. Сургуулийн хувьд болохоор зэрэг нэлээд олон сургууль ингээд сольж ингэж явж агаад яг төгссөн сургууль маань болохоор зэрэг хүрээ тулга гэдэг сургуулийг төгсөөд тэгээд тэндээсээ тэтгэлэг аваад Солонгос улс руу явж исэн юм. Ер нь аль одоо арья доош гэж ярьдаг шүү дээ. Аль одоо хавийн хүүхэд байсан бэ? Манайх ч анх энэ 16 дугаар хорол байдаг байж хаад тэг манайх нүүгээд тэгээ ингээд нүүжсэн. Нүүгээд явчихсан байна шүү дээ тий. Анх ер нь яаж энэ телевизийн салбар руу орсон тий. Яг тэр Лологийн найзууд нэвтрүүлгийг хөтлж байх үед шинэ хитэн настай байсан. Яагаад анх хамгийн анх орж исэн юм бэ? Тэгэхээр түрүү цэцэрлэг хэсэг болохоор ярих юм бол анх нөгөө цэцэрлэгт байхад уран жиргээ тэмцээн болдог гэсэн шүү дээ. Хүүхдээ уран уншлагын. Тэнд ингээд анх ордог гэсэн. Тэгээ тэнд ороод явж агаад зөвхөн хүүхд маань манай хүүхд маань нэг ийм хөрөл авьяастай юм гэж бодоод аав ээж маань Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд анх бүртгүүлээд тэгээд хүүхдийн ордны драмын дугуйланд сурдаг байхад тэндээс хөтлөгч шалгаруулж авнаа гэж сонгон шалгуулалт ирээд тэндээс хөтлөгч болж орж исэн гэсэн. Хэдтэй байсан бэ? Одоо нэвтрүүлэг маань найруулагч хийснээр бол 20 жил болж байгаа гэж хэлсэн. Яг би өөрөө тодорхой яг он сараа хэлж мэдэхгүй байгаа. Нэг 9 өмнөд 10 хүрэх гэжсэн юм уу да? Тэр хавцаалжсэн. Нилээ бүр жоохноос жоохон байсан. Ястаа жоохон байсан бэ. Одоо энэ Лологийн найзуудыг ер нь хичнээн дугаар явсан байдгийг. Яг тодорхойгоор би бол хэлж мэдэхгүй. Барагцаагаар бол 2008 оноос эхлээд манай нэвтрүүлэгч явж байгаад 11 оны үед төр завсарлаад тэгээ бид нөө кино, Аттай жал кино ингэж хийж явж байгаад буцаад 13 оноос дахиж буцаж хийж эхэлсэн. Тэгээ одоо бол нэвтрүүлэг маань төр завсарлсан байгаа. Ийм тэгэхээр нэлээд утсан гэсэн үг. Яг нөгөө нэвтрүүлэг маань 7 хоног болгон гардаг, өдөр болгон гардаг, маргааш нь тавталттай гардаг. Ингээд тооцоод үзэх юм бол одоо өдөртөө нэг цагийг бол яг телевизэн өмнө одоо байдаг гэсэн. Тэр үед чинь ялангуяа одоо YouTube ч гэдэг юм уу өөр одоо платформ байдгүй байлаа. Бид бол ганцхан телевиз үздэг байлаа. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол Лологийн найзууд одоо хүүхдүүд яхаа болчлоо да бид. Хүүхдээ гаруулчлаа. Тэр үе одоо Лологийн найзын үзэгчд бол одоо баг хэн том одоо нас бит хүрсэн тий. Ах эгч нар болсон байна. Ээж авнарч болсон байна. Ээж авнар болох нь болоод явж байгаа хэл та. Тэгэхээр анх ер нь нэвтрүүлэг хөтэлжсэн хамгийн анхны одоо эфирээс санд уу Шинэ ямар байсан бэ? Хамгийн анхны эфирийг маш та сандаг. Сандаг уу тий? Маш та сандаг. Яг дүнгэж анх телевиз яг одоо хөтлөгч болж байгаа гэдгийг мэдээл. Тэгэхээр анхны эфир дээр болохоор зэрэг Монголын хүүхдийн театрын ийм дүртэй хамт явж байсан. Яг бол хоёр хүүхэд юугаач мэдэхгүй шүү дээ. Нэвтрүүлэг гэдгээч мэдэхгүй хоёр хүүхэд явж байгаа юм чинь. Тэр байтугай бүр ингээд нэвтрүүлэх нь асуултыг өгөхөд нөгөөдгөө уншиж чадахгүй хоёр хүүхэд байгаа байхгүй. Уншсан ч үсгэлж уншдаг. Тийм хоёр хүүхэд яваад орцсон. Тэгээ камер амираач мэдэхгүй. Тэгээд анх тийм Шрек ийм дүртэй хамтдаа хөтлж явж байсан. Яг үндэ яг юу хийж байгаач мэдэхгүй л явсаар гал орой болж исэн санагддیں۔ Хизээрээс яг би ер нь энэ хөтлөөд байгаа юм байна шүү дээ. Тэгээ би чи ер нь юу хөтлөөд байгаа вэ гэдгийг мэдэрч эхлээд яг мэрэгшээд гэх юм те. Асаж эхлэв яг.
Тэгэхээр анх болохоор зэрэг логин найз нэвтрүүлэг маань эхлээд миний цаг гэдэг өөр нэвтрүүлэг байсан байхгүй. Тэгээ яг тэр хоёр хүүхдтэй одоо надаас гадна манай хөтлөгч охин Ариунга гэдэг бид хоёр яг хамтдаа хөтлөг байжгаад тэгээд TV8 телевиз рүү ороод логин найз нэвтрүүлэг солигдсон. Тэр үеэс л яг анх мэдэрч гисэн бах яг нөгөө телевизийн студид ороод те ингээл гэрэл хаагаал мик барайл яг ингээд эхлэхээр л за одоо би нэвтрүүлэг эхлэх гэж нэдгээ. Тэрнээс мөн болохоор зэрэг дандаа нөгөө юм цэцэрлэгүүдээр яваал хүүхдүүдээс ярьшлага аваад хүмүүсээс ярьшлага аваад ингэж явдаг гэсэн. Тэгээ нөгөө дандаа юм өөр дүртэй ингээм хамтаа яваад хахад нэг юм тоглож байгаа юм шиг эсвэл би нэг юм жүжиг тоглож байгаа юм шиг ийм мэдрэмжтэй яваад байсан баг. Яг студид орж ижил өөрийгөө хөтлөгч болсон гэдэг юм дэрсэн баг. Тийм ер нь лологийн найзууд чинь ямар одоо нөгөө нэг дарааллын дагуу явдаг байлаа. Ямар ч үсэн ингээ хоёр талд ингээ суучаал ярьдаг байсан тийм. Тэгээд юу ярьдаг байлаа. Би бол уул нь үзэгч байсан ернээсээ одоо бас заримыг нь мартсан байна л да. Нилээд бол ийм болонтой байсан баггүй юу? Маш олон болонтой ингээд октодын цаг хүүхдийн цаг тэгэл ингээл ийм хүүхдүүдэд цанцсан ийм олоолон болонгооттой байсан. Тэгээ яг анх нэвтрүүлгийн яг дараалалгаар зэрэг хоёр хөтлөгч нэвтрүүлгээ эхлээд тэгээ ингээд эфирийн үед бол ингээд болонгуудаа ингээд нэвтрүүлэг маань явцдаг байсан. Ихэвчлэн бас шууд нэвтрүүлэг хийвдэг байсан манайх. Бусад нэвтрүүлгүүдээс онцлог нь хоёр хүүхдтэй хэрнээ шууд нэвтрүүлгүүдээр их явдаг байсан 30 минутаа. Тэгэхээр ингээд утас аваад хүүхдүүдтэй холбогдоод тэгээ дууны мэдчилгээ авдаг ч юм уу эсвэл ингээд хоорондоо ийм тоглоом тоглодог ч юм уу иймэрхүү байдлаар шууд нэвтрүүлгүүд явдаг байсан. Гоё. Одоо тэгээд за хэдүүлээ айгүй ингээд гоё дараалалтай ярьж байна л да тий. Лологийн найзуудын хөтлөгч болсон юм байна. Ямар ч байсан одоо хүүхдийн ордонд бас явдаг байсан юм байна шүү дээ. Тэгээд ер нь ингээд тухайн чинь бүх хүн л телевиз үздэг байлаа. Одоогоор бол баг YouTube-ийн стрим хийж байгаа юм шиг хэмжээнд л хүмүүс бас хүлээн авч ирсэн байлгүй. Тэгээд ер нь гэр бүлийнхэн найз нөхөдтэй ингээд хүмүүсийн хандлага бас нэлээд өөрчлөгдсөн үү? Ялангуяа ингээд хүмүүс их таньдаг болох нь их хэлбэгсэн бах л да тий. Тийм шүү дээ. Тэр үед ер нь бол хүүхдүүд яг хүлээж үздэг нэвтрүүлгүүд нэг байла. Ягаад гэвэл өөр үзхэн байдаг гэсэн юм чинь тий. Өглөө нь оройн хичээлээ тарж ирж үзээд өглөө нь нэвтрүүлгээ үздэг ийм хүүхдүүд зөндөл байсан. Хүмүүсийн хандлага маш өндөр байсан. Ягаад гэвэл угаасаа л хүүхдүүд үзэн хүүхдүүдэд дагаад аав ээж үзэн ах эх чинь үзэн өвөө эмээ үзэн ингээд нас зөвхөн хүүхдүүд гэлтгүйгээр бүх насныхан таньдаг ийм төрлөөсөн. Одоо бол ботход ингээл хүүхдүүд ингээл тоглолт бид нар ингээл тоглолт энэ төр хийдэг л байсан л да. Эсвэл хүүхдийн баяраар энэ төр очихоор ингээл хүүхдүүд шаваал зураг авах гал ийм зөндөө тэгсэн. Одоо бол байхгүй болсон шүү дээ. Тийм байла. Тэгээ одоо нөгөө тухайн үед чинь нөгөө юу яадаг гэсэн шүү дээ. Одоо хөтлөгч хийдэг байсан хүүхэд яг хичээл ном дэр нь яг яадаг гэсэн. Илүү хариуцлагатай болсон байсан бэлээ нэрэж нэ. Ер нь бол өдрийг хөвчлэн телевизээр л өнгөрөөдөг байсан байхгүй. Яг гэвэл ингээл нөгөө завсар заагаараа бичээл студ ингээл сулрахаар бичээл ингээл явдаг гэсэн болохоор телевиз дээр ихэнх цаг өнгөрөөдөг гэсэн. Тэгэхээр хичээлд явчаад тэгээд телевиз дээр очдог ийм байсан. Хичээлээ эсвэл хичээл тараад телевиз дээр ирдэг. Ер нь иймэрхүү л байсан та. Гэхдээ ерөнхийдөө баг зэрэг хичээл жоохон хоцрогдох юм уу, орхигдоход байсан талууд байдаг байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд сургуулиудаар дийлэлх солисон байж магадгүй гэж боддог. Ингээд яг хөө хичээл хоцрогдоод байгаа болохоор солисон биш. Нөгөө ингээд одоо би жишээлбэл сурч өөр ингээд хувийн улсын сургууль сурч байгаад 100 бэлэг гээд сургуульд манай ингээд нэвтрүүлгийг хүүхдүүд чинь ингээд дэмжээ хамтарч ажиллая гэдэг өрөөд тэгээд тэр сургууль сурч исэн байхгүй. Тэгээд тэрний дараа ингээд Монголын сургууль байна. Хүрээ тулг гэдэг ингээд сургуулиуд нь шилж явсан маань. Ерөнхийдөө энэ хүүхдүүд чинь дэмжээ. Уран бүтээл хийж байгаа те бид нар чинь ингээд цаг наргүй ийм хүүхдүүд байгаа. Тэгсэн ч гэсэн бид нар хичээл дээр нь дэмжээ. Хичээл нь хоригдуулахгүйгээр ингээд хамтарч ажиллая гэсэн ийм хүсэл тавиад тэгээд ингээд хамтдаа ингээд шилжиж ингээд явж исэн үед нийлээд байсан. Шинэ маань хамгийн сүүлд ер нь хизээ эфир хамгийн сүүлийн онд хөтлөлт гэх юм уу те лологийн найзуудаа хизээ хийжсэн бэ? Хитэн нас хүртэл ер нь хөтлсөн бэ? Тууштай одоо баг нэлээд олон жил хөтлсөн баг л та. Яг нэвтрүүлгийг бол яг тэгээ нөгөө Beatles гэдэг өмнө байдагсан те. Beatles дээр хамгийн сүүлийн хөтлөлтөө хоёлаа ингэж хийгээд хамгийн сүүлийн хөтлөлтийн цаашаа те. Ингээд ерөнхийдөө нэвтрүүлэг маань ингээд яваад дуусгаад тэгээ яг кинонд ингээд явж байсныхаа дараа хамгийн сүүлийн маань нэвтрүүлэг болохоор зэрэг би TV Televиз дээр 14 онд шинэгийн мэрлэг гэдэг ток шоу өөрийнхөө ток шоу нэвтрүүлэг хийжсэн. Тэгээ тэр болохоор яг миний сүүлийн яг өөрөө ингэж хийжсэн нэвтрүүлгүүд юм маань. Тэгэхээр тууштай яг лологийн найзуудыг бол хэдэн жил хөтлж байсан гэсэн үг үү? Яг лологийн найзууд дээр. Яг лологийн найзууд дээр бол 5-6 жил гэх юм уу? Гэхдээ нөгөө манайх ч нөгөө яг нэг найруулагчтай. Манай найруулагч маань өөр анх нэвтрүүлгээ найруулад ингээ хийгээд яв тэгээд дараа нь бид нар Аттай жал гэдэг кинорог орсон байхгүй юу? Тэр нэвтрүүлэгтээ миний одоо яг тэр 20 жил гэдэг бол сал шиг ингээ холбоотой явсан гэсэн.
Одоо нөгөө лологийн найзуудаар дамжиж бас нөгөө телевизийн урлаг те телевизийн салбарт бол нэлээд дурлсан баг. Тэгээд тийм болохоор ч тэр бүр нарийн Солонгос улсад одоо медиа communication мэргэжлийг бол эзэмшсэн дээ. Тэгээ одоо тэр мэргэжлээсээ одоо танилцуулбал бид нар сонирхолтой хэлж. Манай шинэ юу сураад ирв? Тэг хүмүүс яг медиа communication гэхээр яг юу судалдаг, ямар мэргэжил юм бол гэхэд байхгүй. Тэгээ монголоор хэлэхээр бүр ойлгодгоо олон нийтийн мэдээллийн олон нийтийн мэдээлэл харилцаа гэхээр яг юуны талаар юм бол гэдгийг ойлгох байдаг. Энэ маань болохоор зэрэг юу гэхээр олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа бүх одоо медиа чиглэлүүдийг авч байгаа гэсэн телевиз, интернет, одоо юу гэдэг нь те бүх хүмүүст мэдээлэл хүргэж байгаа бүх чиглэлийг судалж үздэг юм. Юу тэгээд тэрнээс гадна харилцааны чиглэлийн иймэрхүү хичээлүүд ордог юм мэргэжлээсэн. Яг энэ мэргэжлийг ерөнхийдөө сонгох болсон шалтгаан яг түрүүлсэнтэй ингээд Солонгос улсад тэтгэлэг аваад тэгээ явсан. Тэгэхдээ угаас анханаас л Солонгосоос сурыг гоё юмнууд нь мэдээд авъя гэсэн бодолтой очсны дараа ингээд үтсэн чинь Солонгосын медиа орчин гэдэг чинь бүр шал өөр төвшөнд ингээд хөгжсөн юм орон байсан. Тэгэл окей. За би эндээс сураад сурсан юм Монголд очоод гоё юм хийгээд ингээд явах юм бол зү гоё явах юм байна гэж бодоод тэгэл ерөөдөө энэ чиглэл рүү орж судалж эхэлсэн гэсэн. Тэгээс Солонгос би 10 гаруй жил болчиход ирсэн. За тэгэхээр нэлээд бас удаан хугацааг өнгөрүүлсэн байх нь шүү дээ тийм. Тэмцэнэ шинэ маань ажилласан уу? Яг үндсэн ажил бол яг мэргэжлэр бол ажиллаж амжаагүй. Яг хөө зөвөрийнхөө нөгөө сургуульда Монгол оюутан хариуцдаг гэсэн юм ажил энэ төр бол хийдэг гэсэн. Зөв ямар гоё юм бэ тийм. Тэгэхээр 10 хэдэн жил гэдэг бол нэрэл баггүй хугацаа шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол Монголдоо ирчлээ, мэдрэмж хэрвээ Монголоо их сансан байна уу? Энэ хугацаанд 10 гаруй жилийн хугацаанд наашаа цаашаа их ирсэн үү? Эсвэл яг ингээд ирэхгүй байжгаад шууд ирсэн үү тийм. Монголдоо ирсэн мэдрэмжээс нь бас хуваалцмаар санагдаж байна. Би ер нь бол амралтын үе дээр ирсэн гэсэн зуны үйлчлүүлэлтэд төрсөн. Яг тэгвэл манай сургууль нөгөө Тэгүүгээ дотоод байдаг. Солонгостой Тэгүү гэдэг нь Солонгостой хамгийн халуунд ордог газар байхгүй. Тэгээ нөгөө амар халуун байгаа санагдаад ингээд тэсгэд амар хэцүү байгаад тэгээд ерөнхийдөө зуны үйлчлэлтэд боломж гаргал ирчээд байдаг гэсэн болохоор зэрэг жил болгон бараг ирчдэг гэсэн. Энэ удаа тэгэхээр яг нөгөө байнгын одоо байхаар ирсэн гэж ойлгож болох уу? Яг зөв. Одоо болохоор зэрэг ерөнхийдөө бүх юмаа дуусгаад магистрийн хүртэл төгсөөд ирсэн. Тэгээд окей, одоо яг энэ мэргэжлэрээ өөрийнхөө сурсан юмнуудаараа ажиллаад үзье. Өөрийнхөө одоо мэдлэг сурсан юмыг үлэн баттгаж үзье гэж бодоод ирсэн байна. Би болохоор мэргэжлийнхээ хүрээнд бас нэг судалгаа хийж байгаа. Тэ одоо гэж сонссон. Тэ би зөв сонссон бол одоо Монголын телевизийн өөрчлөлт болно тэ. Тэгээ тэрний талаараа бас нэг яриад өгөөч. Тэ одоо бас сонсё л та. Тий. Энэ болохоор миний магистрийн одоо нэг судалгааны чиглэл маань байсан. Магистраа яг сураад явж байхдаа ер нь их юм тийм судалгаа хийгээд нэг бодоогүй маа. Яагаад гэвэл манай одоо мэргэжил маань судалгаа хийж болно болохгүй гэсэн юм хоёр чиглэлтэйсэн баггүй. Тэгээд дүнгиж эхлэн гутлаа нөгөө нэг ингээ магистраа дүнгиж эхэлсэн чинь амар их юм судалгааны ажлууд унших ингээл хийх юм ажлуудтай болоод эхэлсэн. Тэгсэн чинь нөгөөдгөөс айгаад за би судалгаа хийх гээ би зүгээр ингээд кредит ирээд төгсчихөө гэдэг ингээ ботсон байсан чинь ингээл яваал эхэлсэн чинь үгүй би ч гэсэн нэг судалгаа хиймээр ч юм шиг санагдаад юм үзчихмээр ч юм санагдаад тэгэл Монгол ирсэн хүмүүс магистр төгсөж судалгааны мэргэжилгүүд төгснө гэж юу гэх юмшгүй ярианд гарч эхлэв. Тэгэл за би ерөн судалгаа хийх хэрэгтэй мэн гэсэн бодол аваад тэг яг миний болохоор яг судалгааны ажил гэхээр амар том шт те. Миний болохоор яг судалгааны ажил гэхээс зүгээр эрдэм шинжилгээний өгүүлэл гэдгээр би зүгээр битсэн багштаа эрдэм шинжилгээний өгүүлэл гэдэг. Тийм юмар одоо битсэн гэсэн. Тэгээ миний битсэн өгүүлэл маань болохоор зэрэг яг тэр Тэгүү католик сургуулийн нийгмийн хүрээллийн судалгааны хүрээлэл гэдээ байдаг. Тэрний яг ийм гаргадаг батион дээр бас хэвлэгдэж ингэж гарсан ийм бас өөрийнхөө хувьд бол тэр надад бол амар том амжилт байхгүй. Анх нөгөө судалгаанаас ажилласан үнний маань өгүүлэл маань бичлэг хэвлэгдэн гэдэг бол надад нэлээд том амжилтсан. Судалгааны чиглэл болохоор зэрэг яг төрний хэлсэн Монголын телевизүүдийн одоо хэрэглээний одоо монголчуудын телевизүүдийн хэрэглээний өөрчлөлтөнд орж байгаа энэ өөрчлөлтөнд төрийн бодлого ер нь ямар хүн нөлөөлтэй байгаа одоо төрийн бодлогоор яаж дэмжиж болох юм яаж нөлөөлж болох вэ гэдэг талаар судалсан гэсэн үг. Тэгээ би өөрөө нөгөө телевизтэй байсан болохоор зэрэг ерөөсөө л анхнаасаа Солонгост очихоос л миний бүх сонирхол телевизтэй байсан байхгүй юу? Телевизүүдийг яавал хөгжүүлж болох уу? Яавал илүү манай Монголын телевизүүд гоё болох уу? Яаж энэ Солонгосын хэмжээнд очих уу гэдгийг ингээл надад бодож исэн гэсэн үг. Сошиал орчин одоо дижитал орчин маш өндөр хөгжиж байгаа тийм Солонгост ч бай Монголд ч бай яг адилхан хэмжээнд хөгжсөн юм байгаа. Тэгсэн хэрнээ үзэхээр манай Монголын телевизүүд илүү хоцрогдоод байгаа юм шиг санагдсан байхгүй надад өөрт маань.
Тэгээ заавал телевиз уг нь хоцрогдох ёсгүй ингээд орхигдох ёсгүй ийм орчин байгаа даахгүй үнэндээ хамгийн түрүүнд алхмаар те эсвэл одоо ялан нийтэд хамгийн одоо хүрх ёстой ийм орчин байгаад байхаа ярнэ орхигдох гээд байгаа надад нилээд харамсалтай санагдаад тэгээд окей энийг би хөгжүүлэхийн тулд одоо би хөгжүүлэх гэж байна те бид нар одоо энэ телевиз авч явахын тулд юу хэрэгтэй юм бэ гэхээр төрийн бодлого нь хамгийн түрүүнд нөлөөтэй гэдгийг үзээд тэгээд ерөнхийдөө манай Монголын төрийн бодлого амруудын бусад орны төрийн бодлого амруудын ингээ харьцуулаад ингээ судалгаа хийгээд ингэж хийсэн гэсэн. За нууц биш бол яг тэрнээс нь сонсч идэггүй ш. Тэгээ энэ нэг жоохон судалгаараас нь те нэг ийм нэг ганц хоёр угаасаа бүтэн яриулга угаасаа бас болохгүй бах те. Бидний мэдэхгүй байгаа те бодлого юу байна те. Жоохон хүндээс яагаад гэвэл манай Монголын тиймэрхүү мэдээлэл юмнууд нэлээд их байгаа юм лээ. Босод мэрэгжлүүдтэй харьцуулахад одоо манай найзууд бас бүгд ингээл өөрсдийнхээ чиглэлээс сураад ингэсэн хэрнээ бусад найзууд хийж байгаа юм хараад өөрийнхөө ингээд сэдвийг судлах гээд ингэлэхээр ер нь мэдээлэл маш багтай сурулж байгаа. Хаалттай сурулж багтай. Тэрс нөө төрийн бодлого гэхээр бүр ингээд байдгүй юм байлаа. Тэгээ ганц нэг олж авсан мэдээлэл энэ гэх юм бол юу гэдэг одоо рекламын хязгаар энтер гэдэг ч юм уу те иймэрхүү юм л гарч ирснээс бол нэг тийм яг ингээд дэмжээд ингэсэн ийм төрийн бодлогод хэрэг байна гэвэл жоохон тутмаг санагдсан. Тэгээд ерөнхийдөө энэ тал дээр илүү их ингээд дэмжиж юм. Одоо Солонгосын төрийн бодлого гэх юм бол ингээд дэмжсэн ийм төрийн бодлогод их байгаад байгаа байхгүй юу? Жишээ нь одоо жишээлбэл миний судалгаан дээр бас энэ Солонгосын нэг ийм түүхэн киног Солонгосын төрийн өөрөө дэмжиж тэр телевизэд ингэж одоо хамтаа бүтээлсэхэд нь ингээд оролцсон те. Тэгэхээр тэр нь буцаад нөгөө тэр нэвтрүүл тэр киног үзэхэд хүмүүс телевиз рүү хандан те. Тэрнээс гадна нөгөө төр дүрт нь юу гэхээр яг хөө түүхэн кино учраас тэр түүхээ бас ингээд дэлгэрүүлж ийн гэсэн ийм бас юмнууд орж иж болж шүү дээ те. Манай Монгол ч гэсэн энийг бас ингэж хэрэгжүүлж болохоор ийм хэмжээний ингээд явчихсан манай Монгол болохоор зэрэг яг төр дэмжиж хийсэн контент юмд хэрэг байдیں۔ Тэгэхээр тэрс маа телевиз рүү ингэж хандаад дэмжсэн юмд хэрэг байд юм бэ гэдгийг яг судалгааны маань юмнууд жоон хаалттай учраас тодорхой яг байсан үгүйг нь бол хэлж мэдгүй. Гэхдээ нилээд ховор байсан бах гэж бол хөвдөд өгсөн. Ер нь одоо ингээл медиа салбар гэхээр радио, телевиз, тэгэл одоо сайтууд гэл олон одоо зүйлүүд яригдана л та. Тэгэхээр шинэгийн хувьд одоо анзаарснаар Монголд хамгийн одоо сайн хөгжингүү олон нийтийн анхааралтай байгаа медиа салбар юу юм шиг анзаарэгдэж байгаа вэ? Хүмүүс нэг хэсгээ бодвол телевиз үзэх нь харцангуй бас багассан. Тэрийг бол анзаарсан бах тийм үү? Тий. Яг нөгөө миний анхны яг судалгааны систем маань ерөнхийдөө монголчуудын одоо телевиз хэрэглээ багасчаад байна гэдэг дээр анхаарлаа ингээл анх ирсэн. Тэгэхээр яг ингээ үзээд эхлэхээр хүмүүс маань нэлээж дижитал орчинд маш өргөн хэрэглээд болцсон байна. Тэгээд мэдээллийг одоо би нөгөө судалгааны маань гол мэдээллийг хаана авч ийн гэдэг ингээд судлаад үзсэн байхгүй. Тэгсэн ингээд 2000 оноос эхлээл телевиз ингээд интернет орчин хоёрын ийм өндөр зөрүүтэй байжснаа багасаар одоо нөгөө интернет орчны мэдээлэл авдаг гол мэдээлэл авдаг үр одоо хэрэгсэл болсон гэдэг юм бүр ингээд гараад эхэлсэн. Телевизээс хэд даваад гараад эхэлсэн. Тэгэхээр манай монголчууд бол интернет орчныг маш өндөр хэрэглээд байна. Гэхдээ би интернет орчныг хэрэглэж байгаа нь буруу гэж хэлэхгүй. Яг л энэ чинь ингээл угаасаа л хөгжиж байгаа орчин нийгмэд дагаад бүгдээр өөрчлөгдсөн тодорхой. Гэхдээ энэний хажуугаар бид нэр телевизийг орхигдуулж болохгүй гэдэг байгаа маань хамгийн чухал байгаа. Яг гэвэл телевиз маань нөгөө одоо яг манай Монголд нөгөө интернет орчинд хандсан ийм бас хууль дүрм гэдэг юм уу те ийм юмуд бас жоохон харьцангуй телевизтэй харьцуулахад бага байна гэж би үздэг байгаа байхгүй. Яг л телевизэд болохоор зэрэг бид нар мэдээллийн салбар юм байх хэвээр, мэдээллийн чанар юм байх хэвээр гэсэн ийм бас зарчмууд байгаа шүү дээ те. Интернет орчинд яг үнэндээ тийм юмуд хэрэг байгаад хэр мөрдөгж ийнэ гэдэг бас жоохон ийм хэцүү шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүдэд ботход бол хүмүүс тэгэхээр телевиз орчныг бас хайж болохгүй маа гэдгийг л би энэ дээр гаргаад байгаа юм. Тэгээд одоо манай Монголын орчинд бол одоо телевизийг яг зөвхөн телевиз хэрэглэж байгаа хүмүүс бас байна те. Насны онцлогоор, орон нутгийн байршлын онцлогоос те, тусалгаас ийм хүмүүс байгаа учраас тэр хүмүүсийг бүгдийг орхигдуулахгүй тул телевизэл авч үлдээл гэдэг ийм санаатай л яваад байгаа. Одоо багасаа нэг шигтэй телевиз авч үлдээ гэдэг. Тийм аргагүй. Одоо тэгээд ер нь ямар ажил уран бүтээлт ер нь төвлөрч чинь те. Шинийгээ хувьд одоо ингээл телевиз тийм хөтлөлт бас хэд ер нь хүмүүс маш сайн мэдэн штэ шинийг. Тэгэхээр эргээд бас телевизийн салбарт өнөөдөр нэрээ ингээд ороод ирсэн ямар санагдаж байна. Сайтуудаар бас ярилцлага өгсөн харагдаж байсан. Анхны баг ирснээс хойш телевизийн эфир үү? Тийм, ирснээс хойш баг миний анхны телевиз эфир. Сэтгэл байна. Телевизэд ер нь орж ирэх гоё байдаг штэ ингээд нэг таглаад идэг гэдэг юм уу? Би ер нь яг ингээд
телевизээс ингээ жоох ингээ холдоод ингээ байжгаад нэг солонгосын нэг телевизэн эфирлэг тарсан. Тэгээд ингээ байж байгаа л яг өдөр ороод ихсэн чинь бүр ингээ өөрөө санасаа тогтлаад гоё ярьчмаар санагдаад ингээ тэгээд сая ч гэсэн ингээ дүнгийн ороод ирэхэд нэг гоё ярьчмаар санагдаад. Буцаад ер нь хөтлөлт хийх болоо шинэ маань. Хүсэлт гаргавал нэг тэгж дургуцаж хүлээж авахгүй. Телевизэд бол ер нь хаач аль салбарт ажиллая гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Яг одоо ерөнхийдөө түрнээс хилээд байгаа тийм судалгааны юмнуудаа жоохон баттгаад ингээд өгөн ажиллах юм хүсэл зорилготой байгаа. Яг одоо болохоор зэрэг тиймэрхүү юм хүсэлтүүд юмнууд ирвэл хаач усан хүлээж авах бүрэн боломжтой байгаа. Яг одоо болохоор зэрэг би өөрөө манай нөгөө мэрэгчлэлээр давхар маркетинг, рекламны чиглэлийн сэжлүүд байдаг гэсэн баггүй. Би болохоор яг тэрийг одоо ажилуулад одоо болохоор би брэнд он гэдэг маркетингийн компанид баг өчигдрөөс эхлээд ингээд шинээр ажиллаа харчаад ингээд хүлээгээд ингээ яар гоё юм. Ажилтнастай амжилт хүсье. Тэгээ маркетинг ч гэсэн гоё шүү дээ тий бас. Тий. Одоо ер нь ирээдүйн зорилго тий телевизийн салбарт одоо дахин хүч үзэх гэж байхдаа одоо тэгээд ер нь яг ямар том амбицтай байна тий. Одоо ингээл ажиллаа эхлүүлж шүү дээ. Ер нь бол тэгэл яг төрний хэлснээр нөгөө одоо энэ салбарын талаар илүү их судлаад илүү их мэдээлэлтэй болоод авъя гэдэг хамгийн том зорилго байгаа. Тэгээд бүр болох юм бол энийгээ цааш улам хөгжүүлээд одоо би магистрат төгсөөд төрсөн учраас докторийн чиглэл рүү ч юм уу те улам ингэж лавшруулж бас сурах юм бас зорилго бол байгаа. Миний хувьд бол юу байхгүй юу? За уучлаарай би бүр яг асуучих. Одоо нөгөө нэг олон нийтийн тий одоо нөгөө медиа коммуникашн гэдэг мэрэгчлээ хүн байгаад байна. Тэгээ тэнгуут одоо нөгөө энэ ч өөрөө олон нийтийн бүхс юг ингээд судалдаг юм биш үү тий. Тэнгуут ч одоо би өөрөө нөгөө контент хийдэг юм байхгүй. Тэгэхээр одоо нөгөө бид нар одоо телевиз яриад байгаа контентын талаар одоо байсныг асууж байна. Одоо яг ингээд шинэгийн хувьд одоо контентыг одоо юу гэж харж байна тий. Контент телевиз гэж тийм үү тий. Одоо контентын хөгжлийг ч юм уу юу гэж харддаг вэ? Хийхстэй юм уу? Хийхсгүй. Контент хөгжлөх хамгийн түрүүнд контент хөгжиж л одоо бид нэр телевиз авч үлдэнэ гэдэг юм. Контент хөгжүүлэх хамгийн чухал арга байгаа байхгүй юу? Яг гэвэл телевизч угаасаа л бид нар юунаас рекламнаас хөрөнгө оруулалт авч байгаа шүү дээ. Тэгэхээр рекламыг яаж хөрөнгө оруулалт авах вэ гэхээр хандлтаар авч байгаа бид нар телевизүүд те үзэлтээр. Тэнгүүд л үзэлтийг бид нар яаж авах юм гэхээр контентоор л авч байгаа шүү дээ. Сайн контент үзэж хүмүүс бидний манай телевизийг үзэн те. Тэгжээж бид нэр реклам аавна. Тэгжээж бид нэр энэ дижитал орчин туршилт хэмжээнд очих гэдэг шүү дээ. Тэгэхээр контент хөгжил бидний хувьд хамгийн түрүүнд байгаа даахгүй. Тэгэхээр миний түрүүний дэмжлэг юм гэдэг маань гин контент хөгжилтээр л орж ирээд байгаа юм. Аа. Чиний бас миний юу гэж буруу ойлгоцгоож байгаа. Би нөгөө нэг хэлж байгаа нь болохоор одоо би нөгөө медиа коммуникашн мэрэгчлээ хүн байгаад байгаа. За тэгээ контентыг яаж харж байгаа гэгээд дээрэс нь одоо нөгөө тухайн хүн маань болохоор одоо шинэ маань одоо контент хийх үү. Контент ч бол ер нь заавал яг шулуухан хэлэхэд бол нэг санхүүжилт авах шаардлагагүй гэж болж шүү дээ. Санаа нь гоё байвал. Тэгэхээр ер нь бол шинийг хувьд бол энэ контентын ямар гоё санаанууд байна те. Ер нь бодсон юм байгаа юу л гэж асуусаа те. Байгаа. Уг нь бол төлөвлөсөн бодсон юм байгаа. Хэмээр байгаа юмнаа зөндөө байгаа. Хийх гэж байгаа нь маш их байгаа. YouTube-с хэлмээр Instagram. Тийм, ер нь YouTube-с л ихсэн хамгийн зүг гэж бодож байгаа штэ. Яг л төрнийсэн те. Заав санхүүжилтгүйгээр бид нарт одоо өнөөдөр үнэндээ уцал байвал хийж болохоор хамгийн ихний контент бол YouTube болчиход байна штэ те. YouTube, TikTok одоо юу гэдэг юм интернет орчинд хийж болох тийм контентууд. Тиймэрхүү юмдыг ер нь эхлүүлэх гэсэн уг нь санаа байгаа. Тэрс ма нөгөө одоо яг би өөрөө нөгөө хүүхдэд хандсан юм хийдсэн болохоор тэр юм уу хүүхдүүд рүү хандсан юм хийчээр илүү хүнд хүрэх юм болоо гэсэн нэг тийм жоохон юм байгаа да. Хүүхдэд хандсан тийм контент юмнууд хийвэл зүгээр ч юм болоо яагаад гэсэн бодлоо байгаа. Тэгээ уусаа одоо манай Монголд нөгөө хүүхдэд хандсан контент гэвэл одоо яг YouTube дээр ч юм юмнууд маань яг бүр нөгөө бага насны хүүхдүүд ч юм юмнууд байгаад байгаа л да. Гэхдээ яг ийм харилцаа яриатай ч юм уу одоо хүүхдийн дуу муу энэ төр бол зөндөө байгаад байгаа ч те. Яг хүүхдэд хандсан юм харилцан яриатай юм нөгөө өмнө нь бид нар хийдэг гэсэн нэвтрүүлэг шиг юмнууд бас байна уу гэвэл ховорцсон байгаа учраас ийм юм дахиад одоо яг интернет ч орж ирвэл бас илүү хүмүүс үзэх юм байна гэж бодоод байгаа шүү. Зөв шүү. Аха. Нөгөө нэг арай жоохон өөр ингээд халаад орчин бол шинэгийн маань алтан одоо партнер те Ариунгоо гэдэг охин бол бас нөгөө телевизээр ярилцлага өгж байгаа харагддаг. Монголд байдаг болохоор илүү бас нөгөө одоо юу гэх юм ямар нэгэн яриа өгөх юм уу юм байдаг бахал та. Хоёр маань ер нь холбоотой байдгүй найзууд хэвээрээ юу. Одоо нөгөө бага хахад ч юу гэдэг нөгөө боё ундрмагч хоёрыг ихнэр нөхөр гэж боддог байсан бол энэ хоёрыг бол маш сайн найзууд гэдэг байдлаар нас хардаг байлаа шүү дээ тийм. Манай найз болохоор зэрэг одоо цагдаа надад хүмүүс бас харсан. Их гайхаж хүлээж авсан. Тэгээ уулзах болгонд танай нөгөө охин чинь цагдаа болсон байлаа шүү дээ гэж хүмүүс болгоны яриад гэж эхэлдэг.
өөрийнх нь сонголт, өөрийнх нь хүссэн мэрэгжлээсэн. Тэгээд тэр мэрэгжлээ дагаад ажиллаж байгаа. Холбоотой гэвэл бол холбоотой байдаг. Гэхдээ байнгын ингээл одоо юу гэдэг байнг уулзаад ингээд цааш чадахгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө бол ингээд найз хэвээрээ уулзаад ингээд ийм юм байгаа. Хамгийн сүүлд болохоор зэрэг түрүү жил бид хоёр хамтдаа ТV телевизийн уучлаарай хэдэн жил байлаа. Болоо бид хоёр хамтдаа очиж ярьцлага өгсөн. Тэгэхэд нэг болцсон юм. Шинэгийн маань өснэг ийм урт байсан ийм чалктай тий. Одоо яг миний дэлгэцийг бас өгөөд харах юм бол шинэгийн маань яг бидний нөгөө нэг мэддэг төрх нь бас харагдаж байна л да. За дэлгэцээр ширэлж байгаа. Яг л ийм хөөрхөн хүү байсан юм. Урт одоо чалктай ийм өсч их мод болдог байлаа шүү дээ тий. Тэгээд шинэгийн хажууд бол партнер бол харагдаж байна. Тэгээд тий ер нь яг тэр үеийн модны л одоо өссөн л та. Гэхдээ одоо батхад жоохон багсахдаг ч ээжтэй л гэж боддог. Тэ их гоё мод нээсэн шүү. Хөөх юу одоо хүмүүс ер нь хэр одоо таньж байна. Хүү чи ч нөгөө лологийн найзуудыг хөдөлдөг байсан нөө шинэ биш тэгэл одоо таньм харч ярьж байгаа хүмүүс байна уу? Ганц нэг. Өмнө нь бол ингээд нэвтрүүлэг хөтөлж байх гэж юм уу юм байхад хүмүүс амар их таниал те. Зураг авахлаа энэ төргээл юм байдаг байлаа шүү дээ. Хүүхдүүд ирэл гар хэсгийг чаав энэ төргээл юм бид. Одоо болохоор зэрэг байхгүй. Одоо болохоор зэрэг хүүхдүүд бол бүр танихгүй. Тэр мод баг насны хүүхдүүд огт танихгүй намайг. Бидний үеийнхэн те бидний үеийнхэн бидний жоохон насны хүүхдүүд ч юм те. Энэ нас одоо жоохон бид нар жоохон дэше хүмүүс л гарч ирнэ. За чи юм блэ гэдэг юм нэг юу талцсан байлаа. Шууд хараад өө чи нөгөө тэр шүү гэдэг хүмүүс. Гэтэ ихэнх нь чи юм блэ. Цаана харлаа гэдэг нэг юм талцсан байлаа. Тэр бас жоохон холдсон байсныг л хальта. Гэтэ юм гоё яваа. Би ингээд одоо багахта одоо лолыг нэзэдс үздэг л хэлээ л дээ. Үзлэгээ авахта бас гардаг гэсэн чинь. Сандаг одоо дурсдаг одоо юу нэвтрүүлэг байна намнагийн үед. Гэхдээ би ч лолыг нэзэд л байгаа шүү дээ. Тэгэл яг тухайчтай яг яажсэн. Би бас яг сайн санахгүй байна. Юу ч би ямар ч зүйл үзээс олж идэг. Оо ямар гоё ингээл тэгээ би нэг ингээд одоо юу гэж хэлэх гэхээр ингээд тухайд ингээл би боддог байсан байхгүй ингээл лолыг найзад үзэж байгаа. За ер нь бүгд би бас нэг дунднаар гурлаа арил ямар хэдий болмаа л гэж боддог байсан байхгүй. Тэгээ өөрөө тавьчихсан. Ямар хэдий бол гэсэн чинь ингээл ингэж л 25 6 тал уулзах хэрэгтэй л байсан юм байл ингэж ярьж. Тийм байна. Хоёр маань бол нэг үе хавцаа. Бас таамаглаад байна. Тийм байна. Тийм баха. Тийм би 90 сонирхолтой. За. Дүү юм ээ. Одоо ингээд би шинээгийнхаа юг нэг юмыг сандаг байхгүй. Надад бол дийсэн дурсамж гэх юм бол юм маш юм хурдан ярьдаг. Ингээд дуржигнуулж ярьдаг. Тэгэд маш юм хилэмгээд олгомод энэ хүүхд яаж ингэж хурдан яриад им ам одоо хэлэн маш сайн хөгжиж гисэн байд юм болол гэж тухайд их боддог байлаа. Одоо ч бас ер нь яг хിവэрэ шүү тийм ээ. Одоо бас арай гайгуулчихсан. Дараалахаар зэрэг бүр ингээд ярих гэдэг хурдан яриад байдаг гэсэн. Тэгээд камерын өмнө гарахаар бүр хурдан ярьцдаг юм байна. Одоо тэгээ өөр ер нь шинэ юу хийж ин да бас сургуулаа төгсөөд ирчлээ тийм ээ бас энэ медиа салбар медиа communication гэдэг бас том сайхан мэргэжил эзэмшээд ирчлээ. Хобби сонирхол ер нь юу хийж байна? Яг одоогоор л хийсэн юм аа. Би яг нөгөө сая 8 сарын сүүлээр дүнгиж ирсэн. Тийм ээ. Тэгээд за нэг өөртөө жоохон амралт өгчий доо. Одоо жоохон амарчий да нэг Монголтойгоо танилцчий да гэдэг нэг юм үе яваа. Тэгээд яг одооноос л ингээд ерөнхийдөө ингээд ажил интерт ороод те одоо нэг жоохон юм итгэвтэй амьдарч эхлэе да гэж бодоод яг эхэлж байна. Өөрч одоо нэг яг онцсондээ бол одоо нэг амралтын байдалтай байлаа. Медиа салбарт тэр дундаа одоо хөтлөгч хийж исэн бас хөтлөгч одоо телевизийн салбар гэдэг бас нэг юм хагас одоо урлагдсан тий бас нөгөө талдаа хагас одоо зэрэгжилтийн байдалтай ч гэдэг юм уу ийм байдаг. Тэгэхээр ер нь шинэгийн бас алсын хамгийн том мөрөөдөл нь юу байд юм болоо нуулгүй хэлэх юм бол тий гоё нөө манифест хийгээд бас хэлээч. Гой мөрөөдөл гэвэл би анх ерөнхийдөө Солонгос явсан зорилго маань яг Солонгосын тийм төвтрүүлгийг Монголд оруулъя гэдэг зорилготой лсэн л та. Ийм Солонгосын ийм зингийн төвтрүүлгүүд байдаг ч том хэмжээнд. Яг тийм төвтрүүлэг хийгээд би өөрөө урд найрлагч болцоогаал ингээл гоё яваал те. Ийм гоё юм банк хамтлагын ингээд хийгээд ингээд явъя гэдэг юм. Анхны маань Солонгос явсан анхны маань зорилго бол тэр. Тэгээ тэрийг гэхдээ бас хаяагүй. Хэдэн нэгэн цагт ч юм уу те.
бас ийм үгсэхгүй штэ. Тийм гоё баг амтлан бүрдүүлээд ийм нэвтрүүлэг хийхэд бас үгсэхгүй. Гоё мөрөдлөн тий. Өстой гоё юм. Одоо Xiaomi демоны ч юм уу тий. Тийм. Тэгээ одоо ч ингээл Солонгосын медиа салбар бол үнэхээр гайхалтай хөгжиж байна тий. Сая ингээл жишээ нь одоо Netflix-ээр дөрөв одоо тий Солонгосын одоо кино ч гэдэм үү нэвтрүүлэг гэл саяны одоо шинийгээ хэлдэг гоё нэвтрүүлгүүд байна. За тэгээд одоо монголчуудын бол хамгийн сонирхлыг татж байгаа нэвтрүүлэг бол Netflix-ийн Солонгос зохион байгуулагдж байгаа одоо Physical Asia гэдэг Монголын бас баг тамирчид бол төлөөлөн оролцож байгаа. Тэгэхээр солонгосчууд ер нь яаж ийм мундаг байгаад байгаа юм бэ? Шинэ 10 гаруй жилийн хугацаанд байхдаа юу гэж анзаарав? Эдгээр хүмүүс гоо сайхны салбарт, урлагийн салбарт, тийм бүхий л салбарт одоо цойлж ийн. Тэгэхээр нууц нь яг юундаа байд юм болоо? Яг тийм гэж хэлж мэдэхгүй байна. Зүгээр миний зүгээр ажигснаар болохоор зэрэг солонгосчууд нилээд их шаргуу тайв хөдөлмөрч ийм хүмүүс байдаг. Тэгээд тэр нь л хамгийн их нөлөөлөг болол гэж бодож байна. Одоо бид нар ингээл киноноос ч юм уу ингээл хардаг шүү дээ. Солонгосын 10 жилийн хүүхдүүдтэй тэр эсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхгүй л бүр ингээл зовоол бүх юмаа зориулаад ингээд. Ер нь солонгосчууд бүх юмаа зориулж чаддаг болохоор л ийм хэмжээнд байдаг болол гэж бодож байна. Ямарваа нэг юм хийхтэй. Одоо би их сургууль сурч байгаад хүртэлтэй ингээл хичээлээ шалгалтаа хийх гээл ингээл бүх юмаа зориулж байгаа хүмүүс зөндөл байдаг гэсэн. Эдгээр үнэхээр ийм шаргуу хөдөлмөр тэгээ ямарваа нэг юм ингээд тултал нэгээ сурцсан хүмүүс байдаг болохоор л ингэж хийдэг багтаа л гэсэн тийм бодол бол төрсөн. Ямар альч талбартаа. Телевиз ер нь ингээд бүх талбартаа. Шүүсийг нь шахтал гэдэг шигтэй нөө эцсийн одоо шахлуу галтал одоо сахилга галтаа. Тэр яг нөгөө нийгмийнхэн л онцлог байх амар их нөгөө юм өршөлтөө ихтэй нийгэмштэй те Солонгос өөрөө. Тийм болохоор зэрэг үнэхээр би эндээс давж гарахын тулд би аль хэмжээнд хүртэл явах вэ гэдгээ өөрийнхөө бүх юмад ажилтдаг болохоор л тийм л юмнууд гарч ирэх. Зүгээр телевизийн нэвтрүүлэгт одоо би найруулагч болъё гэж бодоход окей би зүгээр л их сургуульдаа сураал ингээл явсан бол зөндөө олон бас тийм хүмүүс байна шүү дээ. Нэвтрүүлэгт найруулагч болж чадаагүй орхигдсон. Тэгэхэд үнэхээр тэднэрээсээ гарахын тулд те хичээлээсээ гадна өөр юм хийдэг. Өөрийнхөө бүх талаар нь ингээд хөгжүүлээ ингээд явж байгаа. Ийм хүмүүс ингээл цаашдаа ингээл болон амжилттай яваад байгаа нь үнэхээр л өөрийгөө л дайчилж чадж байгаа хүмүүсийн тэр л онцлог баг. Шинийгээ ер нь одоо ингээд гоё юм нэвтрүүлэг те том шоу хийх одоо бодолтой гэж. Ер нь Монгол контентуудаас хамгийн одоо телевизийн гаргадаг гоё нэвтрүүлэг үзэх дуртай нэвтрүүлэг нь юу байгаа вэ? Яг одоо нөгөө олон улсын шоу нэвтрүүлгүүд ааштай яг Монгол телевизэн оруулж ирдэг юм олон улсын нэвтрүүлгүүд эднэр бол нэлээд одоо яг миний хүсэж байгаа хэмжээний одоо миний хүсэж байгаа гэсэн монголчуудын одоо хүсэж байгаа хэмжээний л шоунууд алчлаа шүү дээ. Манай монголчууд яг одоо үнэндээ хүсэл Netflix-ээс өөртөө хүссэн шоуг үзэх хэмжээний юм болсон байхад яг тийм хэмжээний шоунуудыг л бид нэр үзүүлж иж хүмүүсээ татхааралчаад байна те. Ийм хэмжээний шоунууд л ерөнхийдөө л одоо л хамгийн их үзэлттэй л байна да. Миний хувьд ч гэсэн тэр шоунуудыг шимтэж үзэх дуртай. За тэгээд ерөнхийдөө бидний одоо ярилцах цаг өндөрлж байна. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй шинийгийн студид орж ирээд хэлмээр байсан зүйлээ хэлж болно. Ерөнхий хэлмээр байгаа юм аа. Баярлалаа гэж хэлсэн хүмүүстэй хэлжээ те. Найруулагчтай баярлалаа. Яг түрүүн ингээл хэлхээсээ л би нэвтрүүлэг л яриалаа те. Нэвтрүүлэгт ингээд ерөнхийдөө бүх юм маань ингээд чиглүүлж өгсөн найруулагч маань байдаг. Найруулагчтай баярлалаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоо манай найруулагч маань шинээрээ манхлуулж байгаа хүмүүстээ зориулсан. Тэгэхээр маш олон гоё хийгээд найруулагчтай гоё нэр бий. Тийм те. Индрэ гээд найруулагч байгаа. Аттай жалууд кино маань хийсэн лологны нэвтрүүлэг юмсан. Одоо утгагүй бас гоё юм шинээр гарах ба хүмүүстээ зориулсан. Найруулагчтай баярлалаа. Гэрийнхэндээ баярлаа. Манай гэрийнхэн намайг маш сайн дэмжиж ажилдаг бүх талаар маань гэрийнхэндээ бас баярлаа үзчихэж магадгүй. Би нэвтрүүлэлт орно шүү гэж хэлж ирсэн. Баярлаа. Баярлаа гэж хэлэх хүмүүс зөнд байна. Тэгээ бүгдэнд баярлаа. Найзуудаач баярлаа. Та нарт ч бас маш баярлаа. За баярлаа. Би нэг юм асуучих. Нэг одоо телевизийн салбарт одоо ажиллаа тэгээд ямар том хүмүүжлийг олж аваа те. Одоо Солонгос улсад бас ажиллахад бас ямар тэгээд даваа тал байна те. Телевизийн салбарт багасаа ажилласан маань болохоор зэрэг надад юу гэсэн бэхээр нэгдүгээр хариуцлагыг телевиз чи өөрөө маш хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. Эфир явж байгаа учраас хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг ийм хариуцлагыг өгсөн байгаа юм. Хоёрдугаар төвчээр өгсөн баж магадгүй яа юу л те. Ингээл олон цаг би телевиз дээр байсан ч гэсэн ядарч нэг жинхгүйгээр ажиллах юм төвчээр өгсөн байгаа. Хоёрдугаар мэдээж өөрийгөө илэрхийлэх, хүнтэй ярилцах, харилцааны чадварууд ийм хүнд өгсөн байгаа. Иймэрхүү юмнууд тэгэл ингээл ярилцал зөндөл юмуд байгаа хэ хамгийн ихэнд орж иж байгаа маань л энэ гурав хамгийн түрүүнд хариуцлагатай төвчээртэй өөрийгөө илэрхийлэх одоо чадвар нь илүү сайжирсан гэж ойлгох нь шүү дээ. Тий. Хариуцлага маань ер нь тэгэл одоо ингээл хүн олон танигдаад эхлэн гэдэг чинь бие зүвж авч явахаас эхлүүлэл хариуцлага бүх юм дагалаж ирж байгаа шүү дээ. Иймэрхүү юмнууд ер нь нэлээд байсан баг. Нэрээ
Тэр нөгөө ерөөсөө нэвтрүүлгээ дуусахгүй яриад байдаг тийм. Асууч. Нөгөө Адтай жалгууд гээд кино гарсан тийм. Тэрний талаар шинэ маань бас яриач. Одоо 20 жилийн ойн бас болж байгаа гэж сонссон. Тийм, Адтай жалгууд кино маань болохоор 15 жил. 15 гэж явж байгаа. Тэгэхээр тэр киног болохоор яг бас яг маань нэвтрүүлгийнхэн маань өөртөө хийдэг ингээд явж хагаад хүүхдэд зориулсан кино хийя гэдэг санаа гаргаад тэгээд энэ кино маань авсан. Одоо Монголд хамгийн олон ангитай киногаар бараг тодорхойлох шүү. Ягаад гэвэл миний яг оролцсон болохоор би Адтай жалгууд 4 гэж цуврал хүртэл явсан байхгүй юу? Тэгэхээр тэрнээс цаашаа ингээд дахиад 1-2 цуврал хийгцэн гэхээр тэр чинь бараг 100 хэд бараг 200 хүрэхээр хэмжээний 200 бараг гарахаар хэмжээний ангид болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тийм болсон. Тэгээ 15 жил гээд бодохоор нийлээд утсан байгаа. Тийм байх. Одоо Адтай жалгууд ихчтэй хөвгтэйсэн байх гэдэг ер нь. Одоо ингээд мангч нөгөө хажуудаа хөтлөгчийн дугуйл гэж үүдгэсэн байхгүй. Тэгээд тэндээсээ хүүхдүүдээс сонгоод кино тоглуулдаг. Тэгэхээр доороо иж Адтай жалгууд нэг кино маань эхлэхдээ болохоор бид нэг 30 дөхт ихсэн байж магадгүй л дээ яг тодорхой л мэдэхгүй байна. Тэгээд тэр нэвтэр кино гараад ирсний дараа дуул маань бараг 100 200 хүүхдүүд ингээд ороод ирж байгаа юм чинь кинонд тоглох хүсэлтэй ийм хүүхдүүд. Тэгэл ингээд хүүхд толгой ингээд ороод яваалахаар бараг 1000 гаруй хүүхд тоглосон гэж хэлж болно шүү. Өөстөө нэлийн нүсэр ажил Адтай жалгууд одоо киноны үрээнд явагдчихэ те нэг дуу нэдэгт ямар дуу илээ яг ингээ орж ирдгүй би сая ингээд Адтай жалгууд гэсэн чи шууд дуу орж ирээд байгаа байхгүй юу? Зөндөл байгаа дайлнаад гэдэг. За ямар ч юм болохоор нөгөө киноны маань эхлэлт болохоор бид нар манай кинонд тогсон хүмүүс нөөшөө дуудуулдаг гэсэн бохоо. Тэгээ би одоо би интер ороод те бид нар чинь хөвгүүд дээр нэг хамтлаг байгуулад тэгээ бид нар болохоор тэр хамтлагаараа болохоор флаш хамтлагийн дууныг дуулдаг гэсэн. Тэгээ флаш хамтлагийн дуу ерөнхийдөө бол Адтай жалгууд хамгийн түрүүнд орж ирдэг гэж магадгүй. Одоо Адтай жалгууд дууг сонсголооч тийм үү? Тийм сонсъё. Тэгээд ер нь одоо ингээд маш идэвхтэй амьдрал одоо хүүхэд насн те маш идэвхтэй өнгөрсөн байгаа байхгүй. Бид нар бол бид нар гिचчээ те миний хувьд бол нэлээ ингээд жоохон зарим үед одоо хийцгүүрэл эсвэл димитинэд ч гэдэм үү те найзуудтайгаа ингээд хамт зугаалаад явдаг гэсэн бол шинэ маань бол маш юм бүтээмжтэй багнасаа өнгөрүүлсэн байна. Тэгээд ер нь бас нэг юм хөгжилтэй ч гэдэм үү те хизээч нэг юм мартагддаггүй зүйл бас байдаг болов багнасныхан дурсамжтай холбоотой кино одоо энэ эфиртэй холбоотой. Яг төрнөөснөр яг би дандаа тэгж боддог. Миний хүүхэд нас хамгийн азтай бас хамгийн жаргалтай өнгөрөөсөн юм болоо гэж боддог. Яагаад гэвэл бас хүн болгоны аваад чад боломжгүй тийм юг одоо туршлагуудыг аваад ингээд явцсан юм хүүхэд нас байгаа шүү дээ. Тэгээд тэр хүүхэд нас маань дэлгэцэнд байгаа гэдэг маань өөрөө маш гоё. Би одоо хүссэн үед өөрийнхөө баг насыг харах боломжтой болчихж байгаа байхгүй. Би бүр өвөөлсөн ч хүүхдүүдэд энэ би гэдэг ингээд үзүүлэх боломжтой юм таалцсан те. Ийм гоё тийм хүүхэд насаа үлдээсэндээ маш баяртай байдаг. Хөгжилтэй юмнууд маш их байдаг. Яг л бид нөгөө бөөнд ингээ найзуудаараа дандаа байж идэг гэсэн болохоор зэрэг ингээл нэгнийхээ дандаа хөгжлийн юм ярьдаг. Одоо ч гэсэн ингээд уулзахдаа чи нөгөө багада тэгдэг гэсэн ингээл тэргээ байнга ярьдаг. Ийм юмнууд зөндөө байдаг. Одоос нэг Адтай жалгын ясна дуу гарч ийн л та тэгээд. Тэгээд клипийн гарч ийн тэгээд хасаад болж байна. Өгтөд нь гарч байна. Зөвхөлтэй манай үзэгчтэй байгаа бол энэ шүү дээ энэ. Шинэ гарч байна. Гараад нэрсэн байгаа байхгүй тий. Тийм нэр мод нээсэн тий. Тэр баг шинэгийн үс мод байсан баха тий. Яг лолын найзууд дээр гарч ирэл за ер нь шинэгийн үсийг л дураа гээл тий. Чолк юм урт чолктай үлэг орсон. Тэгээд жоохон энэгээрээ ингээ гараад ирсэн урт мурт үстэй их л тухайн үед одоо стил имиж одоо юу гэдэг вэ стилисттэй байгаагүй үстэй гэхгүй. Энэ өөрөө юу тийм байг штэ өөртөө л гэдгээс энэ үс чинь им жоохон уртаагаа гэсэн шалтгаан юу гэвэл нөгөө нэг би чинь кинонд 2-4 бүтээдэг байхгүй юу. Тэгээд 2-4 бүтээгэнд бол юугаар өөрөөсөн мэхээр нэг нь болохоор зэрэг үсээ урагшаа болгоод нөгөөдөр нь болохоор зэрэг үсээ дэш ингэж гэлж босгох хэвээр юм хоёр өөр имиж үүсгэлийн тулд одоо тэгдэг гэсэн. Гэтэл би одоо бол тэр үсээ жоохон басгачмаар санагдав. Одоо зүгээр одоо басгацсан юм чи зүгээр шүү дээ. Тэгтээ тэр өстө гоё байсан. Тэр ер нь бол нэлийн гоё байсан. Тэр Адтай жалгууд бол нэлийн бас гоё байсан. Би бол тэр үзэл хийжтэй юм гоё би. Тэгэл өстө нэлийн гоё зохиомжч гэсэн гоё байсан тийм зохиом сайтай. Тийм ер нь тухайн үед яг хүүхдүүдэд үнэхээр хүрээд үздэг байсан юм л одоо яг л болчихлээсэн л да. Одоо нөгөө Адтай жалгуудаас чинь одоо орсон хүүхдүүдээс одоо хин маань одоо бас энэ салбартаа байгаа тийм. Том залуучууд болсон баг та. Тийм шүү дээ. Одоо манайх чинь бүгдээрээ томлогоцсон, аавж ялгацсан юм байна. Яг хинхэн ерөнхийдөө энэ салбартаа үлдсэн байлээ. Одоо ингээ бас харахаар одоо яг
миний ингээ ойрхон байгаа хүмүүсээс л би ярьж байна л да. Ихэнх нь энэ салбарт үйлчлсэн одоо кинонд орсон ч юм уу те киноны харьяа албанд ажиллаж байгаа ч юм уу ингээд өөр жүжигчин болсон ч юм ийм хүмүүс ихэнх нь юу энэ салбарт үйлчлсэн байх шүү л гэж харсан. Угаасаа л багасаа л бид нэр эндэл хүлдээ бүгдээ ийм порталц юм чин гэсэн ийм санаатай байсан болохоор зэрэг ихэнх нь л үйлчлсэн баг. Одоо тэгээд магадгүй ингээд телевиз үзээ сууж байгаа те ингээд жоохон одоо яг нөгөө шинийгийн хөтөлж эхэлж байх үеийн 8 настай 9 настай 10 настай хүүхэд байдаг ч юм уу те тэдгэр хүүхдэд манай шиний юу гэж зөвлөх бол яг энэ хөтлөгч болох гэж байгаа ч гэдэм үү эсвэл энэ телевизийн салбарт энэ хүүхдийн нэвтрүүлэг эсвэл зүгээр яг медиа салбарт те өөрийнхөө контентыг бүтээх гэж байгаа дүү нартай зориулаад юу гэж хэлэх вэ? Тухайн үеийн бас нөгөө шинээр үгээ очиод бас бодъё л да те тэр үед чи мэдээж хүүхдэд бол зориг хэрэгтэй 9 настай хүүхэд бол телевизийн эфирийг бас ийм удаан хугацаанд авч явна гэдэг бол бас л нэлээд ийм чадвартай байгаагийн шин шүү дээ. Мэдээж маш дуртайх хэрэгтэй өөрөө эндээ би одоо бодоход ч гэсэн ингээл өдөржингөө телевиз дээр ингээл байгаа л өдөржингийн юм бис хэрнээ хизээч тэрэндээ дургуулхаад ч юм уу те шантраат ч юм уу ийм юм байгаагүй зүгээр л надад телевизээр байж байгаа маань хамгийн жаргалтай байсан юм байхгүй. Тэгэхээр өөрөө маш их дуртайх хэрэгтэй юу ч хийсэн тэрэндээ дуртайх хэрэгтэй. Хоёрдугаарт одоо бид нарт заавал телевиз гэхгүй өөртөө яг YouTube ч юм уу те медиа ингээд орох юм бүрэн боломжтой болсон учраас үнэхээр дуртай байвал хийгээл үзээрэй. Юунаас бити шантраараа хийгээл үз. Бид нарт одоо бүх юм нээлттэй байна те. Юу болтгоо. Юу болтгоо. Тэгээд хоёрдугаарт нөгөө хичээл орхидулж болохгүй шүү. Тэ. Яг оноо. Давхар юу ч хийсэн байсан хичээл гэдэг бол хүүхдүүдийн маань заавал хийх ёстой юм чинь зүйл байгаа учраас энийг орхидуулахгүйгээр давхар авч аваарэ. Тийм одоо спорт ч гэдэм үү тийм. Гэхдээ нэг жоохон орхигдох гээд тал байдаг. Гэхдээ хичээлийг бол бид орхиж болохгүй. Спорт байна, урлаг байна, уран сайхан байна тийм. Одоо тэгээд шинийгээсээ нэг хүсэлтэй байна л да. Одоо лологийн найзууд яг эхэлдгээрээ нэг эхлүүл одоо яаж эхэлдэг гэсэн бэ? Одоо жишээ нь бид нар бол терминал нэгтийг одоо ингээд эхэлж гин гэж эхэлдэг байлаа шүү дээ. Тэгэхээр манай шинээ яг тэр үе рүүгээ очиод нэг эхлүүлээч тийм лологийн найзуудынхаа ганцдаа. Арчаагүй үстэй. Үгүй шүү дээ. Тэр чи одоо бүр ингээд автоматар маа гэдэг. Нэлээд богино лсэн л та тухайд маань. За 3 2 1 эфир орлоо. Сайн мэцхан нөхдөөдөө сайхан амарцгааж байна уу? Би хөтлөгч чинь байна. Ингээд лологийн найзууд төвлөрөлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Яа би энэ хэсгийг л тасалж аваад яа хамгийн анхааралтай нэг хийж дийдэх юмэр байна. Тэгдэг байсан шүү тий. Хажууд нь арингуан суудсан тэгэл бас хоёлаа ингээл айгуу тийм цоглог нүдэн одоо гэрэлцэн хоёр жоохон хүүхэд л суудаг байлаа. Би одоо юу юм яа нэг хитэн настай үзээд байсан тухай. Тийш дээ. Манай тийм жоо настай үзсэн байна. Хүн л одоо тэр хоёр хүүхдийг харсан юм шиг. Гэтэ нэг юм хоёлаа юм гоё нүдэн гэлцэн гэлтгансан тий хоёр сэргэлэн аттай жинхэнэ нөгөө аттай жалууд гэдэг шиг аттай одоо хоёр хөтлөгч байлаа. Тэгээд өнөөдөр урилгыг авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн бүх одоо медиа салбарт одоо хөтлөгч болох одоо юу гэдгийг те одоо телевизийн салбарт хийхж байгаа хийхийг хүсэж байгаа бүх зүйлд нь шинээд амжилт хүсье ярилцахад их таатай байлаа. Баярлалаа. Амжилт хүсье.